Дорнод аймгийн боловсрол соёл урлагийн газраас үзүүлж байна. За, сайн мэдсэн. За манайх би Вандерчийн мөхөд өгдөг. Манайх эхнэр амраа цэглэн тэгээ 6 хүүхдийн хамт амьдардаг та. Энэ манай охин 4-р анги, 1-р анги, 2-р анги. Манай ох энэ Монхонд амьдардаг гэдэг энэ 11-р Монхны 1-р багийн 11-р сургуульд манай хүүхдэд сурдаг. За манай хүүхдүүдийн баг нь 2-р анги 5-20 настай хоёр ихэр охин байдаг юм аа. Яг хүүхдүүдийг бол багаас нь гэдэг бид нар аав ээжийн уламжлалаас ер нь Монгол аргаар л хүмүүжүүлдэг те хүүхдүүдээ. Тэгээ манай хүүхдүүд бол ер нь тэгээд аав ээжийн хэлсэн ярьсныг бол ер нь чөчөхгүй яг л тэр дүрмээр явна. Аав яг юу гэж хэлнэ, яг юу гэж ойлгуулсан тэр өгөр л байна. Бид нар ч гэсэн ер нь аав ээжийг тэжүүлсэн би бол олоолаа өссөн айлын баг охин. Тэгээд одоо манайх 6 хүүхдийн 3 баг нь одоо ингэж дараалал гарсан 3. Тэгээд 11-р сургуульд ер нь амжилттай сурдаг та манай хүүхдүүд. Хүмүүжил гэвэл одоо яг аав ээжийнхээ үгэн сайн ордог. Тэгээд зөвхөн харьцал эхлэх болоод л хэвчээ. Харьцааны соёл. Тий. Боловсрол одоо тий хамгийн гол чухал юм л одоо хүүхдийн хүмүүжил гэдэг чинь гэр бүлээс л эхэлнэ шүү дээ. Гэр бүл сургууль. Сэтгэлгээс нь зүйлэл тэгэл. Яг яаж заасан яг тэрүүгээр байх хэрэгтэй үйлчлэгч амжилт гаргана гэвэл тэрийг акцийг улам ахиулах тийм зарчим юм да. Математик чиглэлээр бол ер нь манай хүүхдүүд акц сайтай. Ер нь хичээл одоо бол ер нь л математикаар авдаг шүү дээ. Миний охин ч ноднон юуны цаг сонингийн олимпиадад хүрэл медаль аймагаас сургуулиас болохоор тэргүүн байр. Дүү нь болохоор аймагт тусгай байр. 2-р ангид. Одоо тэгээ энэ жил ахиад шалгалтанд үзэн тэгээ медалийнхаа өнгөг ургана гэж тэгэл явдсан шүү дээ миний охин. Тэгээд урлаг талдаа бол нэг кас хөгжим энэ жил сургалтанд суулгасан охин. Тэгээд кас хөгжмөрөн бол ер нь ерөнхийдөө айгу тоглож сурч байгаа. Одоо тэгээд 2-р шат руугаа одоо зуны амралтаар ахиад явна да. Тэгээ 2 дүү нь болохоор одоо энд дугуйлангуудад явжлаа. Тэгээд аймгийн төв рүү болохоор жоохон зайтад холдоод өвөлд нь явуулж чадахгүй 100 цаг дулаараад ирэхээр явуулна гэсэн зорилготой байна да.
наадмаар бас миний охин сая юу авсан. Хүрэл медаль авсан аймгаас. Сургуулиасаа болохоор тэргүүн байраа авсан. Дүү ноднон уран жиргээд бас амжилттай оролцоо тэргүүн байр авсан. Хавьяас талдаа бол мундаг миний хүүхд. Хөгжмийг бол одоо дүү эх чинь 2 дүүдээ зааж өгөөл эгч байгаа яг яасан хийсэн гिचэл бүх юм ингээл дуурайгаал ер нь төрүүлээ ангиасаа ахицлаа төрүүлэл явчихж шүү дээ манай хүүхд. Тийм сургуулийнхын багш нар ч аягүй сайн дэмжиж өгдөг. Халах голын хөвөөнд Ерөнбаатар төржээ. Халах голын хөвөөнд Ерөнбаатар нойрсжээ. Хан тэнгэр цоройж ерөн хөшөө гэрэлцээ. Хөшөө тийш очих ардын зам баларсангүй. Өсрийн өсөргөж аглагшиж юр битлүүрсэнгүй. Свердловскийн гудамжаар автагаан гүтлэлцөөд сэргэлэн одын учрыг асууж явсан орсхүү. Севастоплийн цэцэрлэгт амрах тайхан болцоод сэтгэл шигээ цагаахан алчуур солилцсон хар хүү. Цэргийн шинээл өмсөж гал тэргэнд буухта цэцэн бөө мөрөвчилж газрын холыг зорихдоо Цэнхэр уняар тали наран мандах зүг рүү цэлмэг цэнгэр шиг нүдэрээ насандаа мардашгүй харсан юм харандаа хвалын та 39-ийг зааж харандааны үзүүр зураг дээр халах голыг дүүрч хайлаас махны өрөөгөр дарийн мута маналцаж хатуу хилэн төдрөөр байсан үхэл зарласан. Яг тэр мөчөд Ерөнбаатар төржээ. Ялалтын туга өргөтөн би ихэж хорвоод мэндэлжээ. Манай хүмүүс тэгэл гिचэлээ хийсэн бол тэгээ шагаа тоглоно, шатар тоглоно, хөгжмөрөн тоглоно тий. Хөгжмөр тоглоно. Ер нь тэгээ гадаа нэг гарахгүй дээ. Тоотой штэ. Цаг тий. Болж л өгвөл тэгээ гिचэл ном аль нэг юм руугаа чиглүүлсэн чиглэлээр л цагийг зөв өнгөрөөнө л гэсэн зорилготой л. Аав ижин цуг тоглох уу? Аав нь тоглоно. Аав нь энэ хөгжмөр тоглоно. Тоглоно. Тэгээ хүүхдээ бас зааж өгнө. Өмнө бас сургалтанд явуулсан. Тэгээд дээр нь би өөрөөс давхар зааж өгч байгаа. Айл болох эвтэй байх. Эвтэй бол хүчтэй. Зүрт зүгээр ихээр шүү дээ. Одоо ахын сургад дүүн сонсдог гэл. Ахынхаа өдөөс тэхгүй ихчийнхаа өдөөс тэгж болохгүй гэл. Хооронд аягүй тэгээ эвтэй бай айл болохоор тэгээ зүүр өгнүүд сайн чэйжлгээл. Тэгэл аягүй хөрх юм чэйжлэн тэгэл. Тэрнийхэн дагуугаар одоо наадхаа яг хэрэгжүүлэх ёстой. Тэгээд байнга л тэгж тулж ажиллана. Ерөнхийдөө бол одоо сургууль амарсан үед бол тэгээд ер нь гэртэл байна даа бид төр. Тэгээд анхааралгүй явах уу? Тэр чинь одоо өв соёл гэдэг чинь хүнд байх л ёстой юм чинь. Аль болох одоо өв соёлд ийм байх ёстой. Одоо нэг Монгол дээлийг бол ингэж өмснө. Тий. Одоо тэгээд тэр юу яасан Монгол хувцснаас ийм юм байх ёстой. Энэ сүүлийн үеийнх нь ийм юмнууд болохоор ингэж загварчилж хийж байгаа. Энэ нь бас ойлгуулж хэлж өгнө. Банд нар ч юм бол октоудаас илүү давамгаас эхлэхгүй тал руу гэн штэ. Тэгэл аль болохоор одоо болохгүй. Манайх ердөө л 2 банд байгаа юм чинь. Тэгэл энэ хоёрыг чинь ингэдэг тэгдэг гэл эгч нар нь бол их яндаа ер нь тэгэл голдууч ирээд аваа явах тийм тал дээр бол эгч нар нь айгүй их туслана. Охин бол яг вэ тэгэл угаасаа нөгөө нэг хэлцэн юмыг бас давтаад авахгүй штэ. Банд нартай адилхан тэхгүй. Банд нар бол давтах гэдэг тэрийг аль болох болохгүй гэдэг талын сайн ойлгуулах гал хичээндээ. Манай 2 банд яг хөө дэсгийн болсоны яг хөө тэгээд хоорондоо жоохон марах тал юм гарна л да. Би хүүхд юм чинь. Тэгээд мэдээ тэрийг бол тэгээд наанаас нь тэгээд хийчил ярьж тэгээд ойлгуулсан да. Би бол одоо ер нь сургуулиас салахгүй шүү дээ. Ангын сургууль дээр. Тэгээд нэг эдний эцэгхийн зөвлөлийн даргыг хийдэг байхгүй юу 4-р анги. Тэгэл ер нь салахгүй шүү дээ. Урлаг, уран сайхан ямарваа ямар тэгэл байнга тэр 3 хүүхдийн дунд тэгэл 3 анги гэсэл нэг өдөржингөөж болох өдөр вэ бүр өнжих хоногшгүй юм болох вэ. Манай галжаа сая бас нэг гар бөмбөгийн тэмцээн тэгээд тэндээ чинь байнга л зогссон шүү дээ. Одоо тэгээд энэ хүүхдүүдийн чинь төлөөл болоод аав ээжийнхэн төлөөл болцсон болохоор яалтчгүй тэнд байх шаардлага гардаг. Тэгээд 3 хүүхдийн төлөө бол явна. Ер нь л таран тэрээр оронд байга явна л да. Юу ч дандаа нөгөө юу нэг ангийн зөрүүт болсон чинь нэг нь арай хүн ир тарна.
нэг нэрээ жоо хойш тарна. Тэгээ тэр болгон дээр сургууль бүндэ. Ээлжлэлгүйгээд шүү дээ. Тийм. Тэгээ ямар ч юм тэгээд эзэмшсэн мэрэгчлэлтэй л хүүхд болгож бодож байна да тий. Эзэмсэн мэрэгчлэлтэй тэрэндээ үнэнч одоо тэгээд ард түмнийхээ төлөө юу хийж чадах уу тэр бүгдийг одоо яах хэвээр тэр тал дээр яа. Тэгээд одоо нэг амжилт гаргаад ирэхэд нь бол их урам өгнө шүү дээ одоо миний хүүхд. Энд ихтэй анхны гараа дөнгөж эхэлж байгаа эхэлэн энэ шүү. Одоо тэгээд өндөр уулын оройдоор гараад нурхад амархан байдаг. Мацхад бол хүнд байдаг. Энийг бас их анхааруулна шүү дээ. Гарсан ойно хүн чинь бас нураад ороод ирэхэд амархан энийг алдаж болохгүй цааш нь улам хэрэгжүүлэх хэрэгтэй гэж. Тийм юмар явандаа манай хүүхд. Юу яг хэвдээ одоо сургуулийн тал дээр бол ер нь 11 дугаар сургууль айгу сургалт талдаа бас сайн. Ер нь бусдаа энэ төвийн сургуулиудыг бол айгу мундаг л гэж би боддоо шүү дээ. Тэр нь бол гайгүй шүү. Манай багш нар бол ер нь мундаг. Одоо энэ хүүгийн манай анги сая 3 4 шагналыг сургуулиас авсан. Охны анги 2 дугаар байранд урлагийн үзлэгээр орсон. Хүүгийн анги 1 дугаар байранд бас ингэхээр чинь барга би чи барга өөрөө орсон юм шиг л баярлал хөөрөөд ирэн штэ тэр чинь бөөн баяр болоод ер нь сайн багш нар бол айгүй мундагтай. Тэгээ яг хуу цаашдаа бол тэр олон ээж аав зээд бид нар ингэж яхад бидний зүгээс бол юу аах вэ? Одоо хүүхдийг хамгийн гол нь зөв суурийг тавьж өг. Суурийг тавиад өгсөн хүүхдэд цааш нь ахиулахын тулд араас нь сайн дэмжих хэрэгтэй. Аав ээжийн дэмжлэггүйгээр хүүхэд ахихгүй. Тэр сайн дэмжих хэрэгтэй л гэж бодож байна да.